За амралтын өдрийн мэндэ. За өнөөдрөөс нэг сайхан боллоо доо гэж. Өнөөдөр чинь Улаанбаатар 14. Бүтэн 10 градусаар арайд улаарч байна. Тэгэхээр ч одоо сайхан болохгүй ачгүй. Ямар ч байсан одоо саяны өнгөрсөн 7 хоног шиг ийм амир хүйтэн болохгүй хаа. Нэг оргил хүйтэн үеийн л өнгөрөх шиг боллоо. Би цаг үеэртээ өөрчлөлт оруулаад амралтын өдрүүдээр ажилладаг болсон. Тэгэхээр манайхан амралтын өдрөө ашиглаад өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй гэж. Өөртөө хүн ер нь яаж хөрөнгө оруулалт хийдэг вэ? Эрүүл мэндээ л бодно шүү дээ. Эрүүлэл байвал дараа жилийн наадам үзнэ гэдэг шиг. Бусд нь бол болдго юм аа гэж. Би одоо тэр нэг сая болж өнгөрсөн тэр шүүх хурал мурлын тухай бас ярмааргүй л. Монголын шүүх яаж завхарсан бэ гэдгийг хүн болгоно л ярьж ах шүү. Тэгээ ерөөсөө л энэ мөнгөний шудраг яс гэж алга энэ мөнгөний асуудал явагдаад байна шүү дээ. Энд ч одоо хам хэрэг мэрэг энэ төр гэдэг юм одоо мөнгөтэй төрхтэй ийм асуудал бол хамаагүй юм байна л да. Өмгөөлөгч нь шүүхийнхээ юунаас өмнө шүүхийн шийдвэрээс өмнө өмгөөлөгч нь бүх процессуудыг мэддэг болчихсон эдэр. Тэгэхээр нэр хэцүү л байна да. Ганбаатар Отгонбаатар нуруугаа бариулж болно шүү дээ. Одоо би ажил руугаа явж байна. Манай ажил бол маш энгийн зүйл шүү дээ. Би бол одоо юу гэдэг нь айхтар эдэн шидтэн гүйчиг тийм нарийн нандин хүний амьдралыг цасдаг, масдаг, хүний хувь тавиланг зам мөрийг цасдаг тийм айхтар юм хийдгүү шүү дээ. Миний ажил бол маш энгийн. Магадгүй хамгийн энгийн зүйлийг л хийдэг баг. Тэрний шивүүр, мивүүр энэ төр эдэр чинь бол их осолтой зүйл шүү дээ. Чин цус нөжтэй, цус мосын асдаг, масдаг, тэр хандаг, шивдэг эдэр чинь бол тэр галан барай мэрэ эдэр чинь бол ер нь их аюултай шүү дээ. Чи аюулгүй талаасаа бодоод үтсэн ч гэсэн бас нэг гадны халдвар хилдэг толоо юм а бодсон ч гэсэн. Миний хөл зүгээр гар засгаа шүү дээ. Хүний суусан, зүрхийсэн, нуруу зүгэл суулж идэг юм л маш энгийн зүйл, ямар ч ичээд байхгүй. Энгийн зүйл. Тэгээ энгийн зүйлдээ таарсан бас боломжийн үнэтэй. Тийм ч айхтар тэнгэр тулсан үн мөн хилдэггүй. Тийм л зүйл. Тэгээд өчтөр тэр юуг үзэж байхад тэр шүүх хурлын процесс дүгнэлтийг харлаа. Тэгээд дээрэс нь бас энэ тэр чин Тэнгэр ТV-гээр илүү ийглэрч ярьчихв. Монгол улс хүн амтайгаа харьцуулсан энэ амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж байгаа гинэ. Амиа хорлолт.
Тэгээд тэрний амиа хорлолтын ингээд насаар нь ингээд аваад үзэхэд тэр 14-өөс 19 насны хамгийн өндөр байна. Тэгээд 19-өөс 29 насны залуучууд дараа нь орж ийн. Тэгээд ер нь нас ахих тусам амиа хорлолтын тэр сэтэл нь багасдаг юм байна л да. Тэр өсвөр насны хүүхдүүд дээр амиа хорлолтууд ялангуяа тэр дөнгөж уучраа мэдэхгүй дунд сургуулийн тэр 14-өөс тэр 19 насны хүүхдүүдийн амиа хорлолтууд айгүй өндөр байна гэж байгаа байхгүй. Тэгээ шалтгаан өсөлт нь бол олон юм л байна. Ер нь ихэнх нь сэтгэл готрал явагдаж байна. Тэгээ энэ сошиал дарамтнууд байна. Тэгээл ерөнхийдөө тэд нар чинь хөөрхий юу штэ. Ухаан санаанд төлөвшөөгүй, амьдралын хата, амьдралын тэмцэл, зориг гэж юм мэдэхгүй, дандаа ийм төсөөл дээр амьдарч байгаа тийм жоох хүүхдүүд штэ. Тэгээд айгүй их тийм ирээгүй байгаа, өөрт нь учраагүй, ирээгүй, болоогүй байгаа тэр ирээдүгээс айж өөрийнхөө ирээдүгээс айж амиа орлоод байна л да. Тэгээ яаж ийм хүүхдүүдэд яаж сэтгэлийн хад суулгах вэ гэж. Яаж эднийг зовлон үзүүлэх вэ гэж. Ер нь зүгээр шулуух вэ гэхэд. Би хэдэн жилийн өмнө октоудаа бодоод би чи 2 охинтой хүн. Би муу амьдрал, муу орчинд муу охтуудыгаа өсгсөндөө гэж би өөртөө их харамсдаг байсан. Тэгээд би өөрийгөө айгүй их тийм зөвхөж буруутгадаг. Би өөртөө өөдгөө муу эцэг байж тэ муу охтуудыгаа их муу орчинд тэгээд муу нөхцөлд хүүхд насын өнгөрөөлөө гэж. Одоо бодож яхнаа сонин сонсож магадгүй. Одоо бодож яхнаа тэр маань ер нь зөв болж таарсан. Өсхийн жаргал буу өглөөний нарын наранд буу одоо гэж Монголын өвдөөцийн энэ үг хичнээн үнэн. Жохон хэцүүхэн амьдрал дотор тэр ус түлдээ тэр халуун хүйтэн хоолтой хоолгүй тэр хэцүү нөхцөлд амьдарч ирсэн тэр хүүхдүүд бол маш сайн амьдралын дархлаа сууж байгаа. Маш сайн амьдралын дархлаа. Ерөнхийдөө ингээд бигнээд, зузаалаад, бөөцөлөөд, эрхлүүлээд тэр үгээр нь байгаад бууж өгөөд ингээд тэр айлын эрх хүүхдүүд эдгээр бол амиа орлтын төвшин бол маш их байгаа байхгүй. Тэр амьдралын жижигхэн юм дээр гаднаас ирж байгаа нэг жижигхэн цохилтон дээр л бүр бүхэл бүтэн хүний энэ амнасыг хүртэл устгахаас буцхааргүй тийм нялзраа болж өсөж байна. Одоо би эргүүлээд бодож яхнэ одоо манай охтууд бол айгүй мундаг штэ. Манай том охин маань одоо ингээд янз янзын ажил хийгээл тэгэл ёстой яг л нэг амьдралын төлөө өөрийгөө сориод хинээс ч гоохгүй, хинээс ч асуухгүй өөрөө толгойг дааж шийдвэр гаргаад ингээд явж байгаа. Одоо айл ихнэр болсон хүн л дээ. Одоо манай баг охин байж гин баг охин маань ч гэсэн айгүй мундаг штэ. Ер нь бол айгүй мундаг. Айгүй хэрсүү. Аав нь ингээд мөнгө цаас тэгээ ингээ ихлээр яах юм бэ ааваа болж байгаа штэ тийм штэ. Аавыг гэсэн ийм сэтгэл байхгүй. Тийм үгүй дутуу янз янзын юм гоншхондгоо айгүй мундаг сэтгэлийн хаттай. Амар мундаг байгаа байхгүй. Одоо тэгээ хоёр байх. Би бас одоо ингээл өднөөс нь бас нэг хоёр хүүтэй боллоо. Хоёр хүүгөө одоо яаж ингэж зовлонгийн төрүүлж үзүүлэх вэ гэж. Би зовлон үзүүлэхгүй өсхий гэж бодохгүй болж байгаа байхгүй юу? Зовлонгийн яаж төрүүлээд үзүүлчих вэ гэж. Тэгэж бодож байгаа. Яах вэ гэж. Одоо ингээд нэг үе одоо бол хичээл зүтгэсээр байгаа амьдралаа бас нэг жоохон ч гэсэн бас нэг тогтоогоод авлаа. Одоо манай модуна манай Атила хоёр бол сайхан орчинд эгчнэрийгээ бодвол айгүй сайхан орчинд хоол ундтай
дулаан сайхан орчинд өсгөж байна. Тэгээ эднүсийгээ яаж нэг ингээд юм эрхийн балай тэнэг муулгуу болгочихгүй юмсан гэж бодож байгаа байхгүй. Яаж эднүсийгээ яаж тэгж яах. Хүчээр ямар эднүсий чи ямар зовоолтой нь биш, зодод нүдэлтэй нь биш. Яаж энэ амьдралын хатуу бэрхийг, яаж энэ хүмүүсийн амьдралын олон янзын энэ өнгө төрхийг яаж ойлгох вэ гэж. Энэ чинь манайхаас гадна маш олон амьдралууд байдаг. Аав нь ч гэсэн бас өсөх наснда баг өтөл нас хүртлээр энэ хэцүү бэрх амьдралаар явж ирсэн шүү гэдгийг яаж ингэж яс маханд нь шингэтэл ойлгох вэ? Хүний хөдөлмөрийн үн цэнийг, хүний амьдралын тэмцэл, зүтгэлийг зүтгэж тэмцдэг шүү гэдгийг яаж ойлгох вэ гэж. Одоо би санаасарч бодож эхэлж байгаа байхгүй. Хүүхдүүд маань ялах байгаа л да. Гэтэ одооноос бодож байгаа. Энийг бол тэгэж уурал замдарч хүчирхийлж идэ ойлгохгүй те. Ийм зүйлийг энийг яаж ухааруулах вэ гэж. Ер нь бол юугаарч дутаахгүй өсгөн гэдэг бол айгүй тэнэг зүйл юм байна гэдгийг л би ойлгож байгаа байхгүй. Юугаарч дутаахгүй. Хүүхэд ер нь жоох юмар дутагдаж өсвөл их зүгээр юм байна гэдгийг. Одоо манай олон эцэг эхчүүдийн тарилтгоонд байж идэг хүүхдээсээ юугаарч дутаахгүй хүний дор оруулахгүй өсгөн барина гэдэг энэ асуудал маань бол маш алдаатай асуудал болж таарж шээ. Олон алдартнуудын би өөрөө айгүй их юм уншдаг, сонирхдаг тийм хүн. Олон алдартнууд одоо ингээл бүр наазахын одоо энэ Кристиано Роналдо байна шүү дээ. Одоо энэ дэлхийн хөлбөмбөгийн суперод болж байгаа. Месси байж байна. Одоо миний бас хүндэлдэг мундаг жүжигч одоо Кени Риз гэдэг жүжигчин байж байна. Одоо манай өсвөр насны одоо болж исэн одоо нэг хим байна. Justin Bieber байна. Эднэр чинь дандаа л ястаа нэг эцэг ихэн салж хаагцсан, ээж нь зүтгэсэн байрсан. Тэгээд ээж нь 2 ажил хийсэн байрсан. Тэгээд одоо ястаа нэг аригчин дампуурсан, хүчирхийлсэн маш хэцүү нөхцөл дотор л ингэж хүүхд насаа өнгөрөөж бүр тэр бяцхан сэтгэл дотор хатуужлыг олцсон байгаа байхгүй. Хатуужлыг. Тэр нялцгай биш. Айгуу тийм өсөр наснасаа л авахгүй л энэ амьдралын гүн гүнзгий юм тэсэр төвчээртэй болж тэрийг насан туршдаа хадгалж чадчих штт. Бид хүүхдүүдээ хитрхи хэрэглүүлдэг, хитрхи бэлэнчлэх, хитрхи гойчлох. Тэгээд энэ өөр хүүхдүүдэд бусдаас өөр мэтээр ийм сэтгэл төрүүлэх, бусдаас илүү мэтээр, бусдын хүүхдүүд муу, өөрийнх нь хүүхд илүү мэтээр ийм сэтгэл төрүүлэх. Энэ зүйлүүд маань энэ хүүхдийг багаас нэг тийм буруу төлөвшөлт, хин нэг үүнийг хайрлах, өрөвдөх, хөдөлмөрийн үн цэнийг ойлгох, амьдралыг үнэлэх тэр үнэлэмжийг байхгүй болгох юм байна л да. Байхгүй. Одоо энэ саяны энэ алуурчин энэ хүүхдүүдийг ингээ харахад бол эдгээр чинь дандаа боломжтой аж хүүхдүүд байгаа байхгүй юу? Бүр шинэ Монгол сургууль төгссөн төлбөртөө өндөр төлбөртэй сургууль байсан. Ийм боломжтой тэр хүний амийг бүрлгэх, хүний амийг алж устгах, тарчлан зовоох юм чинээ бодохгүй шүү дээ. Юм чинээ бодохгүй. Хинийч хайрладаггүй. Ийм гүлээсэн хүүтэн сэтгэлтэй ийм биш шүү дээ. Ийм хүүхдүүд маш их байгаа шүү. Одоо тэр нэг баахан баячуудын хүүхдүүд бас нэг тэр нэг залууг бас нэг хэвтэр дортон зоддаг одоо тэр бөөн баячуудын хүүхдүүд байна шүү дээ. Одоо тэр нэг Эрдэнэбатын энэ 5 богдын тэр Баатар зогчлоо тэрний хүүхд мөтөдөг дандаа баячуудын хүүхдүүд тэднэр чинь бол одоо тэр залууг ингээд зодж модж ерөөсө харамсахгүй, өөчилж гоохгүй, тоохгүй ийм муухай хүүхдэд болохгүй юмсан гэж би одоос бодож байгаа байхгүй. Яаж хүүхдүүдэд өр нэмгэн энэ хүнийг хайрладаг, өрөвддөг, дээрэс нь энэ амьдрал гэдэг чинь тэмцэл шүү дээ. Амьдрал гэдэг аав ээжийн буруугаас болдгоо шүү дээ. Надаас болдгоо шүү дээ гэдгийг ойлгох. Тэрийг яаж сулах вэ гэж. Тэрийг л бодож байна. Манайхан олон улсууд ч гэсэн одооноос хүүхдүүдтэй жоохон хатуу байж чи бусдын адил шүү гэдгийг ойлгуулж чамд онцгой юм юу ч байхгүй. Чи онцгойрыг үл чи өөрийнхөө л хөдөлмөрөөр өөрийнхөө амьдралаар л онцгой. Тэрээс чи бусдтай яг адилхан шүү. Хүмүүс ч гэсэн яг чамтай адилхан амьдрахын төлөө бас аж аргалтай байхын төлөө хүн болгон бодож идэг шүү. Ганцаараа чи аж аргалтай байх, бусдын зовох,
Бусад хамаагүй чи ингэж хувийг хичээж ингэж болдгоо шүү гэдгийг яаж ойлгох вэ? Тэгж бодох юм да. Ээж минь надад их хатуу ханддаг байсан энэ зүйлүүд маань өдр надад одоо зөв байгаа. Манай ээж айхтар хатуу хүн шүү дээ. Ер нь айхтар хатуу хүн. Гоо нэг хүн чинь хүүхдтэй нэг ингээд нэг тусалж ийн барьж ийн гэдэг мөнгө төгрөг өгчдөг дөө. Одоо би ч гэсэн ингээд хүүхдүүдтэй мөнгө өгөөд нэг заа нэг 200-300 мянга ч юм уу заримдаа боломжтой үед нэг 400-500 мянга төгрөг мөрөг өгөх дээр хүүхдүүдтэй тусалж ийн гэж ойлгоод байдаг байхгүй. Манай ээж бол зээлдэг. Буцааж өгөөрөө. Буцааж өгөөрэй гэдэг байсан шүү дээ. Тэгээ би буцааж төлдөг байсан шүү дээ. Ээжээсээ зээлдэг. Тэр их зөв юм байлээ. Яг ингээд төрсөн ихэнх хүртэл мөнгө зээлээд тэрийг нэхэж авч ийн гэхлээр чинь миний толгойд нэг юм байгаа аахгүй. Чамд хинч байхгүй шүү гэдэг. Бид нар чи ардталтаа нэг хүн байгаа шүү дээ гэж бодхолоор л ингээд ацганаад байд юм байлээ шүү дээ. Яста аав минь өмөрн, ээж минь яана, сайхан ах дүү нэртэй дээ, сайхан найзуудтай гэдэг энэ нэг өмг түшиг бодоол ардталтаа нэг өөртөө нэг өмг түшигтэй артай найдвартай гэж бодоод ирэхлээр бид нар ингээд юмд назгаардаг, хийцгүүрдэг, гоншхондог, гомдолдог, новширдаг тийм л болд юм байна. Чиний ард хинч байхгүй шүү гэдгийг л багаас нь ясанд нь тулд ойлгочвол хүн ерөөсөө за би л хөдлөх юм байна. Чиний энэ амь нас чинь, чиний амьдрал чинь чамд л үнэтэй шүү гэдгийг ойлгуулчвал амиа хордох мордох яах мах тухай тийм юм бодхоо болж дим байна. Амиа хордох мордох. Одоо ер нь ихэнх хүүхдүүдийн амиа хордолт бол аав ээжигээ хашраах, айлгах, баг үххийг зүгээр унтаас сэрхийн данил юм бодож байгаа байхгүй. Хин нэгэн хүнээс өш хонцонгоо авах, хин нэгэн хүнийг шаналгах, тэднээс хариугаа авах сэтлэр амиа орж байгаа байхгүй. Одоо жишээл намайг хинч хайрлахгүй байна. Намайг хинч боддоггүй. Тэгж ингэж гэдэг их эрхлэх, тунирхах, гомдох тийм юм дээрээс бүр амьдрал туйлдаа хурж амиа хорж байгаа хүн бол байхгүй байгаа байхгүй. Та нар одоо дэлхий дээр байж байгаа энэ маш олон ядуу хөтөө асар олон хідэн тэрбумаар нь ярьж тийм чинь саяар ярихгүй. Асар олон гуйлчин төлж хүүхдүүд эдгээр бүр өлсөж ингэж тамирдаж өгчний өхөөс өөрийнхөө амийг хорлохгүй байгаа байхгүй. Тэд нар бол бүр өлсөж тамирдаж амьдрахын төлөө бүхий л зүйлийг хийж тэмцэж тэгээ бүр арга нь барагдаад өвчнөд юм уу эсвэл бүр ингээд бүр идэх хоолгүй тураалдаа орж идэх үхнээс зүгээр манайх шиг ингээд хөргчээр дүрэн махтай хөлөөж их орд дэвсгэртэй байж шууд амиа хорно гэдэг бол энэ байж болж гин үү? Энэ байх зүйл үү? Яста нэг дэхний юугаар дутаасаа ингэж шилбүрөө ороод ирж идэг гэдэг шиг юу дутсан гэж ингэж идэг гэж амын асуумаар. Тэгэхээр бид нэр хэний ялаагүй бийж тэр та нар ч тэр ялгаа байхгүй. Хүүхдүүдээ яаж хүн шиг болгох вэ? Одоо бид яах вэ? Амьдраад үдчихлээ. Сайн ч муу ч биднээс амьдралыг одоо хэн шүүх юм? Муу ч вэ, сайн ч вэ бас нэг энэ хорвоо дээр амьдрчихлаа. Үдчихлээ. Босон ч вэ, болоогүй ч өөрсдөө амьдралыг туулаад одоо тэгээд одоо ахаа шинэ юм юу хайхав дээ. Амьдралаас бас нэг үүсэх ёстой юм да үзчихлээ шүү дээ. Одоо энэ амьдрал руу орж байгаа энэ хүүхдүүдийг амьдрал гэдэг чиний тэр нэг компьютерийн тоглоом шиг, Facebook шиг, тэр TikTok шиг, энэ юу шиг, Instagram шиг ийм баян уусуудын тансаглал ерөөсөө биш. Амьдрал гэдэг бол хэн нэгэн хүнд гайхуулж идэх хувцсгоноор машин тэрэг ерөөсөө биш. Энийг үзүүлмээр байгаа. Энийг ойлгуулмаар. Адаглаад энэ гэр орондоо ойлгуулмаа гэдэг энэ аяллаа. Одоо миний энэ аялал хийж идэг тэр нэг ингээд асын аялал хийж хүүтэн нойтон үзүүлж шавар шавхаа ингээд тэр бороо шороо тэр хүүтэн байханд халуун наранд хэр дагаа угаахгүй тэр ингэж олон хоногор явах идэр бол нилээ сайхан дархлаа суулгаж байгаа юм болоо та гэж би ойлгодгийг шүү. Нилээ сайхан дархлаа суулгаж байгаа юм ба. Адаглаад эрүүл мэндийн дархлаач аягүй сайн сууж байгаа байхгүй.
Зүгээр ингээд халуун парны хажууд ингээд бэвигээд ингээд байгаад байгаа хүүхдүүд амар яцгаа болж байгаа. Тийм учраас байгалийн хатуу бэрхийг хүртэл үзүүлэх хэрэгтэй. Манайхан энэ тал дээр бас бодож байгаарай. Бид хүүхдүүдэд төлбөртэй сургуульд сургаад сайхан болгох чинь байдгүй маа гэдгийг дөнгөж саяхны ингээд энэ шүүх хурал тэрний өмнөх тэр олон тэр үнэтэй сургууль сууж үнэтэй юм эдэлж эрх дураараа өссөн хүүхдүүдийн тэр нөхцөл байдлуудаас бид нар харж штэ. Хүнийг бол ингэж мөнгө төлөө сайхан болгодгүй маа гэдгийг. Хүний амьдралыг, хүний төлөвшлийг, хүн байхыг мөнгө төлөө сайхан болгож болдгүй байна гэдгийг бид нар одон жишээн дээрээс харж штэ. Бүр эсэргээр одоо ингэ жоохон өгөө дутуу, ингээд жоохон хэцүү бор амьдрал дотор байсан хүүхдүүд илүү их өр нэмгэн, илүү их ингэж хүн тусрах, хүнтэй бусдаа юм хуваадаг, өгөөмөр тийм болж өсөж штэ. Илүү их тийм нийтж ихэм хүсдэггүй энгийн тийм болж штэ. Бид хүүхдүүдэд ямбалдаг ийм баян хоосны ялгаа гаргадаг, хүнийг өмссөн хувцас, өнгө цэс амьдрал ахуйгаар нь ингэж эренбэлдэг ийм заваан сэтгэхүйг тархинд нь суулгуул эцэгс яста өөдөө айсан чулуу өөрийн толгой дээр гэж. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж нэ. Энэ монголчууд ер нь л хилээд ийсэн байгаа шүү. Аль дээрээс л хэлжсэн юм. Дийлдэхгүй шүү гэж. Эцээс бид нар шүүгэн ширээний ардад хүүхдүүдээ нэг яах вэ гэж яах чарга байхгүй тэгээс сууж шүү. Багт нь би бас нэг чанга дуурдаг байж тээ. Багт нь бас нэг сургадаг, зандардаг, бас нэг хүнээс айдаг, ичдэг болгох байж тээ. Тэгх минь яавдаа, ингэх минь яавдаа гэж үгстэй ээж хүүхдээ тэр багшаас нь өмөрөж, эргэн тойрны хүмүүсээс өмөрөж өндөг шиг өөгүй сайхан юм шиг ингэж бодож өсгсөн билээ гэж өөрөө өөртөө харамсан шүү. Юу нэцээ эцэд. Жаахан дарж исэн бол эцэг нэг зандарж байгаад эргүй юм шиг урдуур нь олж хүүхдээ өмөрөж аавтаа нь хэрэлдэж яах гэж би тэгэж зогсчээ гэж олон эмэгтэйчүүд толгооргоо шаан шүү. Яста хүүхдээстэй хүнээс илүү юм шиг бодож өмөрч баймаарч тэр сургуулийн багшийн шаардлагыг хүртэд яаж багшийн хүртэл очиж оримжиж гутааж хүүхдэнд юм заах га шаардлага тавиад байж байгаа багшийн хүртэл идэв долоо хүний эрх мэрх идэв долоо юм ярьж зогсож исэн өөрөө өөртөө гомдсон шүү. Хүүхэд багшаасаа айхгүй бах. Хүүхэд эцгээсээ айхгүй бах. Хүүхэд хөндлөнгийн өөрөөсөө ахмад настай хинээс ч айхгүй байна гэдэг бол ер нь бол хүн биш чон болж байна л гэсэн үг. Ер нь хүн биш чон болж байна. Чи чон тэгжээж юм гэж. Эцээс тэр тэрхгүй заван өссөн хүүхэд чинь чиний үлдсэн бүхий амьдралыг чинь сорж амьдралыг чинь там болгож амар амгадан хөтлөх ёстой байсан тэр хөтөл насыг чинь там болгож. Энийг сайн ойлгоорой. Сайн ойлгоорой энийг. Одооноос өсвөр насны хүүхдүүдийг өндөгөөд босдоо ороо хураа. Наад өмссөн хувцаа ивэх. Эдэж уусан бол аяг тавгаа угаа хураа. Өмнөөс нь юу ч битгий хий. Адаглаад гэртээ дихтээ өсчих. Гэртээ дихтээ өссөн хүүхэд бол амьдрал дихтээ байна штэ. Амьдралын дэг журмыг гэртэн сурах. Хиний орон дээр унтаад хиний өмнөөс унтаад байгаа юм чи. Ороо хураа. Хүүхдээ зүй өсны шаардлага тавиад сурчих хэрэгтэй. Өмнөөс нь очиод оройн хураагаад хувц хонрын өмсгөөл хоол ундыг бэлдээл тэгэл ста нэг өв юм идэргээл яхаа юм сурж байгаа баруун солгоогоос одоож яж болохгүй л дээ хүүхдийг тэгж зүрхний шарах үлдээж болохгүй. Тэгтээ шаардлага тавьж хатууг сонсож сурах хэрэгтэй. Хатууг. Ер хатуу үгэн тасцсан хүүхэд бол нэг амьдрал дээр нэг хэрийн юм дээр нэг унахгүй дээ хин нэгэн үнтэй нэг хэрэлдээд ч юм уу нэг фэйсбүүкийн дарамжлал хараал дотор нэг сөхрөөд авахгүй шүү дээ. Ер нь гэдэг ажил дээр амьдрал дээр ч гэсэн нэг хатуу үгнүүд бол тэртээ байнга штэ энэ чинь даргаас ирнэ хамт олноос ирнэ найз нөхдөж ирнэ найз нөхдөд ургуулт шарвалт
хорчин хогийн энэ бүх амьдрал чинь бузраар дүүрэн штэ. Тэр нэг буянтай сайхан юм руу яваад орно гэж хизээш байхгүй штэ. Тийм учраас амьдралын бузарт бол эртнээс сургаж ийж эртнээс сэтгэлийг хат суулгаж ингэж байх хэрэгтэй. Тэрийг бол эцэг их ялангуяа аауд ээжүүд нэлцгэнэж чадахгүй. Манай үнцж байдаг. Аавууд сурах хэрэгтэй. Амьдрал чанга шүү. Дандаа ингэж гэртээ ингэж хоол айныг асуугаад байж тийм байхгүй. Ер нь тэр хар багаас ер нь гэрээсээ гараад ингээд гадаад орон боронд ингээд бие дагаад сурж муураад ингэж явц хөвгдөд их мундаг болд юм байж тийм. Ер нь би ч одоо өөрөө хаа байсан 15 хон настайгаасаа гэрээсээ гараа хөдөөний хөвгд. Тэгээ тэрнээс хойш тэгээд аав ээж тэгэний хойр байж чадахгүй. Тэгээд айл айлын тоогоор доод тэгээд дотор байран тэгээд хүн аргалаад ингээд амьд хичээгээл ингээд явсан. Тэр маань тэр сэтгэлийн хат маань тэр зүйл маань одоо надад хэрэг болж байгаа байхгүй. Одоо хинээч гордохгүй, хэнийг ч хүлээхгүй. Хин ч надад туслана гэсэн ийм нэг ямар нэгэн найдвар хүлээлт байхгүй. Гэхдээ тэр нэг найдвар хүлээлттэй тийм усууч амар гоншгонор байдаг байхгүй. Хин нэг нь надад туслана да гэж боддог. Тэгээд ингээд өөрийнх нь амьдрал туссангүйгээд хамаатан садангаа, найз нөхдүүдээ, хань ижлээ, хадам юунуудаа бүгдийг буруутгаал навшраад идэг. Хинч туслахгүй шүү гэдгийг ойлгочвол айгүй амар болчдөг. Тэгээ эсвэл ингээд төр засаг намайг харж үтсэнгөө, төрийн буруу өдрж мэгэл. Одоо зүгээр угаартаад үхэх хүртэл төрийн буруу болчиход байна шүү дээ. Гэхдээ тэрний фишингээ солих, гадаа зөв түлэх, анхаарал сэрэмжтэй байхыг яхаа орон зүгээр угаартаад үхэх, барих, баг халтраад унах бол төр засгийн буруу болоод одоо бид бүх улсуудыг өөрөөсөө бусад бүгдийг буруутгадаг ийм гоншгоноор новшнод болчихдоо Монгол орон даяар өөрөөсөө бусад бүх хүмүүсийг буруутгадаг эргэн тойрны аав ээжүүд бүр хамгийн анхны та нар одоо намайг тэгсэн, та нар намайг ингэсэн, бусад айлын аав ээж тэр ингэж байгаа, та манай аав ээж ингэдэг тэгдэг да. Яста хүний хүүхч ойлгохтой сурч чадсангүй, тэгсэнгүй, ингэсэнгүй. Хинч надад тусахгүй шүү гэдгийг л яста нэг ясандан чөмгөнд нь суудлаа ойлгуулчихвал. Тэгвэл хүн болж байгаа юм да. Тэгвэл хүн бол. Тэгвэл ихнэртэй ч нэг эрэгтэй хүүхэд байдаг гэд ихнэртэй ч буруу өгөхгүй. Эмэгтэй хүүхэд байдаг гэд нөхөртөө буруутгахгүй. Би яста хогийн эмтэй суугаад та хогийн амьдарч тэхгүй. Хоёулаа зүтгэх ёстой шүү дээ. Энэ маань ч гэсэн ийм боломжоор зүтж байгаа тэгж хүнийг хайрдаг шүү дээ. Хүнийг ойлгоно. Бид нар чи яг ингээд одооны хүүхдүүд ихэнх нь өөрийнхөө эцэг их шиг бусдын хүүхдийг бодоод байна шүү дээ. Өөрийнх нь эцэг их нь л одоо ингээд яста нэг алгаа тэнилгээл хушуугаа сорвойлгоод өгсөн болгоны бүтээгээл бүтэхгүй байсан ч хүн амтнаас зээлэл ингээд яваад байдаг. Яа ханьсан хань ижилдээ яг тэр шаардлагыг тавьж байгаа байхгүй. Энэ муу намайг жаргахгүй, энэ муу намайг харахгүй байна, халамжлахгүй байна. Яста хогийн амтнтай би суучлаа тэглээ инглээ. Тэгээ өөрөө яг яасан бэ гэхээр өөрөө ягаачгүй. Би бол хайрлуулах хэрэгтэй. Ухааны юм яриад. Тэгээ нэг өөрийнхөө өчүүхэн нэг жоохон юмнуудыг өстө нэг тэнгэр тулсан юм шиг юм яриад. Тэгээд хоосон сэтгэл яриад би өстө сэтгэлээрээ байгаа. Би өстө нэрээсээ бүх хайраа өгж байгаа сэтгэлээрээ байгаа. Өчигдөр хайраа яаж өгж байгаа гэхээр байхгүй. Юу н хайр маяр энэ тэр сэтгэл мэтгэл гэдэг чинь хоосон юмуд ч тийм. Юу н хоосон юмуд. Гэхдээ тэр чинь харуулж ийж, үзүүлж ийж, нотолж ийж тэр чинь амьдрал дээр ингээд нүдэнд харагч ийдэг тийм зүйлүүд тэр чинь л баримттай зүйл чинь. Тэрнээс би яста хайраар дутаагаагүй. Тэгээ ямар хайр ингэхлээр байхгүй. Хайртай гэж хэлэх нь хайр юм уу? Одоо хаашаа. Би яста сэтгэлээрээ байгаа гэдэг. Тэгээ сэтгэл ямар сэтгэлээрээ байгаа юм гэхэлэр сэтгэл нь байхгүй, сэтгэл нь хоосон. Сэтгэл нь үрдэл хоосон. Зүгээр одоо ингээд нэг сайхан хандахыг ингээд амьдрал болчихно гэж. Үгүй шүү дээ. Амьдрал гэдэг бол ерөөсөө хөлс зүтгэл. Энд бол ямар ч сайхан сэтгэлтэй байлаа гэж бодоход амьдрал сайжрахгүй. Одоо биднес нэг сайхан сэтгэлтэй хүн сайхан амьдрал да.
Зүгээр пост болгоод бичгээд амархан штэ. Зүгээр пост болгоод. Тэрнээс ямар ч сайхан сэтгэлээр ямар ч хайр дурлалаар амьдрал босхгүй. Босдоггүй. Зүгээр та нар ах цах хүний үгийг зүгээр сонсчих. Таанаас зарим ихэнхээс нь би бараг ахаагаа. Би дахин ямар ч сайхан хайр дурлал, үнэн ч хайр дурлал, ямар ч сайхан сэтгэлээр хүний амьдрал сайхан болдгоо шүү. Болохгүй. Ер нь бол төвчээр хатуужил. Энэ зоригтой хүрдэг тэр шудраг зам. Зоригтой хүрдэг. Зориг тавьсан бол зоригныхаа ард гардаг. Тэр зориг чинь жижигч вэ, томч вэ ялгаа авахгүй. Зоригд бол зориг. Хүмүүс зориг гэхлээр нэг том юм боддгийг, нэг компани ч юм уу, нэг юм том ажлын амжилт алтан газар одон шиг юм боддгийг. Үгүй. Зориг бол жижиг юм дээр байж, жижиг юмнаас. Олон жижигхэн зоригнууд чинь том зориг боддгийг. Ястаны хүрзээр ухсаар байгаа л гэдэг шиг. Ер нь амьдрал бол одоо тийм том эскаватороор ухчихдаг юм биш. Амьдрал бол яг биднээсийн гарт, биднээсийн бяранд таарсан нэг хүрз. Тэр хүрзээр л ухна. Тэгж олон жилээр өстө хоосон ухаж явж ил тэр алт эрдэнсийг олно. Яста буцахгүйгээр ухчихж. Тэгээ эрдэнэс хүрч чадахгүйгээр буцаж байгаа маш олон улсууд байгаа шүү дээ. Яста дими хоосон олон жил нэгдээ инглээ гэд. Яста байгаадаа гэж зүтгэсээ өөртөө итгэж байгаа шааш нь ухаж явсаар байгаа тэр амьдралын тэр шагналт чинь цаадал бүр тэр гүндээ байж байгаа. Тэрэнд хүртэлцтэй мяцчгүй соцчгүйгээр явсан улсууд хождог. Энийг л хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Энийг ч гэсэн олон залуучууд бас ойлгох хэрэгтэй байхгүй. Амьдрал бол зүгээр нэг ингээд халамжлалтыг хайрладаг зүгээр орон дотор нь хоолын зөөгөл тэгэл орой олгон ресторанд ураад болцоод ингээд тансаглаад дандаа ингэж мөнгө үрж идэг. Одоо ингээд энэ залуусын хайр дурлал арманчглал идрүү дандаа мөнгө үрдэг юм байгаа байхгүй. Тэрийг зөв гэж ойлгоод байгаа байхгүй. Одоо ингээд үнэтэй бэлэг мэлэг өгөх баярлах торт ч юм уу цэцэг ч юм уу хоол унд идэх ч юм уу идэр ч юм уу дандаа мөнгө үрээд байгаа үстэй. Мөнгө олох биш мөнгө үрэх. Тэрийг болохоор одоо юу гэдэг хайрын илэрхийлэл энэ тэр үгүй залуучууд нь тийм биш. Хайрын илэрхийлэл гэдэг бол энэ амьдралыг л босгож ирэх. Энэ амьдралыг л сайхан болгох эн чинь жинхэнэ том хайрын илэрхийлэл шүү дээ. Тэрнээс л гадуур явж мөнгө үрхий чинь хайрын илэрхийлэл гэж ярьж болдгүй юм, болохгүй. Тэгж удаан явахчгүй. Чи тэрийг нэгж байгаа бол чи тэнэг вэ? Чи хүнээс тийм юм нэхэд теста нэг арманчиг харцаа тийм юм теста халамж маламж энэ тэр юм нэгчээвэл чи тэнэг вэ? Халамж гэдэг бол чамаг сайхан орчин, сайхан амьдрал тэр бүх юм чинь хийж байгаа тэр юм чинь халамж гэдэг. Тэрнээс халамж гэдэг болгоод хурж ирээд өстой болтойг нь өмсгөөл тэгээд нэг хуруу хумсаа бодох мөнгөний өгж мөгөөд ингээд яваадахыг халамж гэх үгүй шүү, үгүй. Амьдрал нь ерөөсөө тэмцэл. Өөр юу ч биш. Энэ олон жилийн дараа энийг л ойлгож байна. Ямар ч сайхан өгөгдөлтэй байсан, ямар ч сайхан авиастай байсан, ямар ч сайхан мэдлэг боловсролтой байсан, тэмцэлгүй бол тэгэл дуусаа. Ямар ч сайхан авиас өөрөөдөө тэмцэлгүй, зүтгэлгүй, төвчээргүй бол ямар ч сайхан авиастай хүн бол тэгэл архины дүү хоосон чалчаал хороод байхгүй юм яриад явж ий. Одоо эргэн тойрон манай урлагийнхан дотор байна шүү дээ. Бидүү нэгээрэл байна. Гараас нь юу ч гардаггүй. Зүгээр нэг том урлаг яриад, том бүтээл яриад хоосон донгосоод нэг архины шидний ар сууж байгаа. Маш олон зүгээр амаараа ярьдаг уран бүтээлчдэр байж зүгээр амаараа донгос суудаг. Ажил дээр ч тийм амьдрал дээр ч тэр зүгээр хоосон ингээд эцэг эхийнхээ мөнгөөр боловсрол авчаад тэгээд нэг хоосон юм яриад тэгээд гинтийн учрал баг тэнгэрээс нэг тэр дүрэ алтуунаад орох юм шиг гинтийн юм яриад тэнч очиж байж ингэж яана гэдэг юм. Тэрний ажилд өстө хажуу талд нь өстө машины дугуй нөхөд зогсчихсэн залуу хоосон одын хуцалгүйгээр зүгээр ингээд өдөр болгоно нэг дугуй нөхөд өдөр болгоно машины амортизатор солиод
зогсож ирсэн өдөр болгон нэг юм оёод эсвэл нарийн боо хийгээд ингээд зогсож ирсэн тэр хүмүүсүүд нь хэдэн жилийн дараас та аж ахуй нэгжтэй болцсон, доор ажилчтай болцсон зогсож идэг байхгүй. Тэдний тэмцэж байгаа байхгүй. Нөгөө нь хоосон ярьсан багийнууд хэдэн жилийн дараа 2 3 авгаас олжсэн нэг архитны лүү болцсон худалгаачууд байж идэг. Энэ арх угаад тэгэл мөрөдөд байгаа юм. Сүүл дээрээ нөгөө гараа хөдөлгөж толгоогоо ажиллуулж байж чадахгүй болохоор зүгээр ингээд аз ёндоогоо үзэл мөрөдөө тоглоом элдв долоо юмнууд бүх тэр аав ээжийн буян заяа байр орон сууц бүх юмудаа мөрийн далдаал тэгэл дуусч байгаа. Тэгэл эцэстэн онлайн дөөвөрлөө ороод тэгэл хүмүүсийг заллиж мэгтэж амархан амьдрах гал ерөөсөө амархан хурдан баяжих гал тэгэл одоо энэ асар их онлайн дөөврүүд байна шүү дээ. Маш их залуучууд хийж байгаа. Ийм л болдгийм бэл. Тэгэхээр энэ одоо энэ өөрийнхөө төмний хүүхдүүд ч одоо мэдэхгүй. Одоо би ямар эцэг юм биш. Өөрийнхөө хүүхдүүд яаж энийг судах вэ гэж. Яаж энийг тэгээ бас ээжтэй бас би баярлалаа гэж хэлж байгаа. Одоо би бодож байгаа байхгүй. Намайг хайрладаггүй байсан ээжтэй баярлалаа гэж. Амар сонио үг байгаа ч тийм. Хүмүүс ч аав ээж хайрын дунд гэдэг байхад би эсрэгээр нь намайг хайрлахгүй хатуу ширэг өсгсөн аав ээж хоёртаа баярлалаа гэж. Би тэгж хэлмээр байна. Хүний хүүхдүүд аав ээжтэй эрхлээ сүйд бөндөж бод манай ээж бол хүүхд эрхлүүлж мэддэггүй тийм л хүн байсан. Чон шиг өсгсөн ээжтэй эцээ эцэд би баярлалаа гэж өдий 50 гарсан хойно ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэрнээс өмнө ээжтэй гомддог байсан. Тэг. Хүний эцэг эхчүүд ч хүүгээ үнсээл бариад эрхлүүлээл сүйд мэд болоод ингэдэг байчаад манай ээж удаа хүүхдийг хазар дээч үнсдэггүй тийм юм байна. Тэгтэл одоо энэ олон жилийн дараа ингээд энэ их бие даасан энэ тэмцэл энэ сүгэрж унсан зовлон зүдгүүр энэний арталд өөрийн гисэн амьдралаа өөрийн гисэн ад жаргалаа одоо сууж явахдаа энэ хиний буу юм бэ? Энэ миний буу юм биш юм байна. Энэ хатуушлыг, энэ төвчээрийг энэ хинч байхгүй гэдэг энэ ойлголтыг зүрхэнд минь сэтгэлд минь суулгаж өгсөн ээжтэй баярлалаа гэж. Ардл чи ээж чинь байгаас уу ээж чинь чамайг хайрлдаг шүү гэдэг ийм сэтгэхүйч надад байхгүй. Ээж туслахгүй шүү дээ надад. Надад хэн туслах юм? Төрсөн их маш туслахгүй. Төрс одоо маш туслахгүй. Надад туслах хүн хинч байхгүй. Тэгээд бодохын цагт л хүн чинь үндийдэг юм бэл өндийгөө басдаг. Би тийм л байдал байсан. Бүх асуудлаа өөрөө шийддэг. Ямар сандад одоо нэгдүгээр хороолдод анх байранд орсныхаа дараа ээжтэй байранд орох гэж байгаа огт хэлээгүй шүү дээ. Байранд орсны дараа ээжтэй хэлж байгаа байхгүй. Гэхдээ байранд орох чинь гэж ээжтэй хэлээд яах юм? Тэгээд одоо ямар мөнгөөр орох ч яах ч гэж 80 юм ярь шиг орсныхаа дараа болъё гэл. Тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг тал дээр бие дааж байгаа. Хүүхдтэй болсныхаа дараа ч гэсэн модуна гарч ирсний дараа хэлж байгаа байхгүй. Сая бас Атила гарч ирсний дараа хэлж байгаа шүү дээ. Тэрээс манай ихнэр жирэмсэн бид нар хүүхдтэй болгож байгаа тэгж байгаа ингэж байгаа гэж. Зарим усуд аим сонсож магадгүй ад жаргалаа хуваалцдаг тийм ямар хүнд хүйдэг хүндийн би ерөөсөө хүүхдтэй болсноо ч хэлээгүй шүү дээ. Яах гэсэн одоо манай ээж яг бус усуудтай адилхан чи одоо ингэж хөгшилж явж хүүхдтэй яа тийжээг тийм л юм а ярина. Тэгсэнд ороод энэ миний зовлон, миний л амьдрал. Хин нэг үүнд өөрийнхөө амьдралыг тайлбарлах, тэрнээс бас нэг хин нэг үүнээс үүмжлэл, магадгүй зарим үед оромжлол хараалыг авч явах. Надад ямар шаардлагатай. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л болгоно. Хүүхдтэй болох шийдвэрээ ч гэсэн би өөрөө л хийсэн. Яг гоо дараа нь зүгээр сонирн болгоод бидний хүүхдтэй болсон тэгсэн гэдгийг л хэлнэ. Бүх юм дэр ингээ бие даачдаг шүү дээ.
бүр хүүхдтэй болохоо хүртэл бие даадаг байхгүй. Ингээд зарлаад барайл одоо тэгчлээ ингэчлээ. Манайх одоо ингээд энэ евро ярмуур нүхээ хүртэл ээжд хэлээгүй шүү дээ. Нүгэл орсны дараа сая уржиг дээр манад ирж байгаа шүү дээ. Энд чи одоо 6 сарын дараа манад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Манайх ч байранда шинэ байранда ороо 6 сар болсны дараа ээж маань ирж байгаа байхгүй. Оо ийм байранд орсон юм уу гэд болж тээ гэд. Тэгээс байранд орох чинь тийм үр тавьсан ингэж яаж байгаа бид нар ингэж нүүж байгаа тэгж байгаа гэж юу ч яриаггүй. Бүх юм болсны дараа бид ингэсэн юм аа ээж гэд. Ингэж амьдарч байгаа шүү гэд. Хэний ч хараат бус бол тэгжиж хүний хувийн амьдрал, хувийн орон зай, хувийн зорилго тэр бүх юм чинь энэ миний амьдрал шүү дээ гэдгийг л ясандаа хүртэл ойлгодог байхгүй. Энэ миний амьдрал. Миний амьдрал дотор болж байгаа юм хинт ч хамаагүй шүү. Төрсөн эцэг ихэд минь ч хамаагүй шүү гэдгийг л ойлгож хэрэгтэй байхгүй. Тэгвэл чи төрсөн эцэг ихээс тусламж гоохгүй, хэрүүл зөөхгүй, тэдэр дээр очиж гомдол явж гоншгонохгүй ингээд өөрийгөө бие даадаг байхгүй. Бүх асуудлаа өөрөө шийднэ. Зовлонч байсан ялгаа байхгүй, жаргал байсан ч ялгаа байхгүй. Би одоо эмнэлэг 5 сар хөвтөж мэвтэл 2 хагалгаанд орж морсон тэр мэрийгээ би ээж дээрс хэлээгүй шүү дээ. Яах юм? Хурж ээж ямар эмчлээд өгөх биш. Дэмил уцсны санаа алдаал, шаналал тэгэл хэтрүүлж бодоод өгөх чинь хатах чинь гэж хэтрүүлж бодоод ингээл байна. Би бүр хагалгаанд ороод бүр ингээд идгээд тэгсний дараа ээж хэлж байгаа байхгүй. Ээж би сая эмнэлэгт 5 сар хөвтсөн шүү дээ. Эвлүүд ээж байгаа ээж уцсаж байгаа. Оо манайхан зүгээрээ би ажиллаа хийж гинэ гэж худалдаа ярьчлаа байхгүй. Эмнэлэгт байж та. Тэгээ гэртээ ингээд нэг гам сагаад гэртээ хэлж явахтаа хүртэл бид нар зүгээрээ дажгүй байгаа гэл. Яагаад орд үздэхгүй байгаа. Жохоо ажил ихтэй байна тэгж байгаа дошно гэд. Би өөрөө хөдөлж чадахгүй орон дээр хөвтэйгээр байж байгаа юм чинь боссуулж болохгүй. Тэгж явахдаа урд худлаа яриад бүр идгээд боссныхаа дараа ээж би сая эмнэлэгт хөвтсөн шүү дээ. Гэхдээ яагаад эмнэлэгт хөвтдгийг яагаад хэлээгүй юм? Гэхдээ танд хэлээж яах вэ? Та дэмий санаа алдаж санааг чинь зовгон шүү дээ. Та дэмий санаа чинь зовгон. Тэгсний дараа идэх нь идэхгүй юу бүх юмнийхээ ард гарсны дараа л яа. Тэгээ би нэг эмнэлэгтээс одоо бүх юм сайхан болцсон. Одоо хэвэн болж байгаа. Оо тийм юм болоо юу. Тэгээд өнгөрч байгаа байхгүй. Өвчнөө хүртэл ярьдгүй. Тэгээ боддоо. Өвчнөө өөрзөө өрөөж байгаа өвчин зовлонгоо хүртэл ярьдгүй. Тэгжиж л бие даад юм бэл. Олон улсууд чинь тэгээд хүмүүс ихтэй хуйлруулаад тэр ч иргсэнгүй энэ ч яасангүй хүний өмнөөс өвдсөн юм шиг хавдсан юм шиг тэгээс та гоншгонд гэж шүү дээ. Яста нэрэ найс нөхдөдөө өртөл яста хань ижлээ өртөл өвдөж зооход л яста нэг тэгдэг ингэдэг гэдэг. Бүх юм дээр бие дааж. Би ер нь тийм л хүн. Бүх юм дээр. Тэгэхээр чи ингээд өөрөөсөө бүх миний амьдралын асуудал бүгдээрээ надад шалтгаалдаг шүү гэдгийг л ойлгочвол хин нэгнийг буруутгах болждгийг айгүй сайхан сэтгэл амарна. Одоо хүмүүсийн мөнхийн сэтгэлийн зовөр, мөнхийн шандгаа, мөнхийн стресс бохомд гэдэг маань миний амьдралыг нэг тийм юм гайтуулаад байна, ийм юм яагаад байна гэдээ эргэн тойрны улсуудаасаа буруу хайгаад байдаг учраас л бид нар мөнхийн шандгаанд байдгийг. Өөртөө бурууг нөхч. Гэр бүлийн хэрүүл зовлон чирсэн өөрөөсөө эхэлчих, өөрөөсөө тэглэх. Би чи өөрөө олигтой амьт мөн үү биш үү гэж өөрөөсөө эхлээд асуучих. Би одоо нэг хүнийг шүүмжилдэг, хүнийг гутаадаг, хүнийг буруутгадаг. Би өөрөө тийм сүрхий амьт мөн үү үгүй. Би тийм ариун хүн мөн үү? Өөрөөсөө эхлээд асуучих хэрэгтэй шүү дээ. Би өөрөө ийм новшин удгаач байж одоо хэнийг буруутгаад байгаа юм? Үлдээ зэрэгтэй намаа тоогоод, надтай хамтраад, надтай амьдрийг шийдэж явж байгаа. Харин чи энэ хүний буян штэ энэ чинь ийм сайхан сэтгэл байж штэ. Над чиг новшин амтны тоож, над чиг ийм хөгийн зан авиртай зүс царайтай хүнээс идэв юм юу ч байхгүй ийм амтантай харин өдий зэрэгтэй энэ сайхан хүний үр амьдраад явж ийн гэдэг. Энэ чинь л яста том буян штэ гэд. Ингээ бодоо сурчвал одоо та нар миний олон давидыг харж л байсан. Би одоо эхнэрийгээ ингээ зүүл бүрээр л магтдгийг штэ. Яста сайн хүн, тийм хүн. Ястаа миний нэр үгүй дутуу амьдрал дотор нэрээс намайг өдий зэрэгтэй болтол ингэж явж байгаа.
Би өөрийнхөө хүчинд мундаг болсон. Би энэ амьдралд энэ мөнгө төгрөгийг би олж байгаа барьж байгаа гэдэг сагсуур штэ. Үгүй. Ийм сайхан хүн надтай уулзснаас л би ийм сайхан амьдарч байгаа. Ингэж бодоод ингэж ирлүүл гэр бүлийн маргаан мэтгэлцэн нэгийгээ доримжсан бутаас ийм гардаггүй. Гардаггүй байхгүй. Тэрнээс өнгөрөөд одоо жишээлбэл манай эхнэр одоо ингээд надтай амьдраад одоо би тэр 6 дахь жил рүүгээ орж байна. 6 жил болж авах чинь манай эхнэр ажил хийгээгүй шүү дээ өөр гэж аавас. Хүүхдтэй болоод байраад тэгэл ингээд би ч гэсэн хэрэггүй өгш ингээд. Тэгээд одоо энэ бүхий л олсон одоо энэ машин тэрэг орон байр одоо ингээд нааш цаашаа явах бүх хэрэглээ хувцсахунаар ингээд бүх юмнуудад одоо миний хүч хөдөлмөрөөр болсон. Гэтэ би энийг хизээш ингэж боддгоо. Бодохыг хүсдэггүй. Би ийм хогийн данс тооцоо бодоод ихлүүлэл би өөрөө эвдэрнэ. Энэ чиний минь ачшуул гэж би үргэлж ярьдаг. Чи битээр л би юунийг олсных, чи битээр би юунийг ойлгосных. Чи минь надад ингэж ирчхүүч өгөж, чи минь орой хүрээд ирэхэд хоолтой унттай, халуун дулаан гэр бүлтэй ийм намайг ийм болгосон учраас л би ийм өнөөдрийн энэ амьдралыг би босгож ирж байгаа. Чи байгаагүйсэн би өдөө зэрэгтэй явж чадахгүй. Чимэл надад намайг үр хүүхдтэй болгож намтад орон зориг өгөж чи л миний амьдралын гүн гүнзгий утга учиртай болгож тэмцэхээсгөр сонгогдохгүй шүү гэдгийг л чи намайг надад ойлгуулж чиний л буян гэж. Ийм учраас манай гэр бүлд нэгийг гутаах, нэгийг доромжлох, чи олсон, би яасан, танаахан тэгдэг, манаахан ингэдэг. Миний олсон мөнгө, миний өгсөн мөнгө хаач юу, тайч юу, юугаар дутаасан, яасан, ийсэн гэдэг тийм ийм балай тэнэг ийм манай гэр бүл ерөөсөй байхгүй. Би тэр орой болгоно ингээ сайхан хоол ундаа идэж өчтөө. Гэхдээ яах вэ хөөрхий. Яста хүнээс гуйсан биш. Хоёулаа яста зүтгэсээр хагаад үдий зэрэгтэй явж байгаа шүү. Болж л байста одоо өөр юу хэрэгтэй ингээл хаанч тийм л байсан. Нэгдүгээр хороолоо 8 дугаар байранд амьдарч явахтаа хүртэл сайхан амьдарч штэ. Үдий зэрэгтэй явж байгаа нь овоо штэ. Ингэж явж чадахгүй байх боломж байсан штэ. Зүтгэсний гавьяа штэ. Тийм өстэй өгшөө ингээл хоорондоо ингээл сэтгэлээ хуалцаад ингээд сууж. Бүхий л амьдралдаа талархдаг өөрийнхөө өдөр болгоны хийж байгаа ажилтнынхаа үр шимийг хүртэж байгаа. Ажлынхаа үр шимийг өөр хинээс ч ирсэн, өөр хин нэгэн тусалсан биш зөвхөн өөрийнхөө хүчээр босч ирсэн амьдралынхаа жижиг амжилт болгоныг үнэлдэг байхгүй. Жижигхэн амжилт болгоно. Хуучин байранд обонагаа зогшлохтой хүртэл өстэй. Үнэхээр сайхан. Би нэрээ ингээл гэр ороолоос мотраад энд хурж ирлээ шүү дээ. Овоошт зүтгэсний л гавья. 5 жилийн дараа ярмар руу нүүж явахтаа хүртэл яста зүтгэж хичээсний өнгөрсөн 5 жил яста зүгээр хөвцсөнгүй шүү. Яста өөрийнхөө биеийг муудтал эмнэлэг домлогод ортлоостой зүтгэлдээ. Нэрээс эмнэлэг домлогод ортлоос хэвтэрд ортлоос зүтгэсэн шүү дээ. Хинээс ч гуугаагүй шүү дээ. Яста төр засаг салингаа нэмэрэ тэгэрэ ингээрэж хуцаачгүй. Би талбай дээр очиж нэг ч удаа бослого хөдөлгөөн хийгээгүй. Яах юм? Түмэн язгансан шүсээ хийсэн мянган босгогч нар хэдэн зуун хувьсгалч нар байжгаад би тэдэр дунд юугаа хийх. Тэгсэн доор би зүгээр өөрийнхөө ажлыг өөрийнхөө л амьдралын төлөө зүтгэсэн. Хүн болгон өөрийнхөө амьдралын төлөө зүтгэл Монгол орн дорноо босчих байхгүй юу? Дорноо босоод ирнэ. Айд болгон гараа хөдөлгөөл язганаад ингээд ихлүүл босоод ирэх байхгүй. Бид нар хинч найдахгүйгээр ингэчүүл. Есүс солонгосын Японы хөгжилч ирсэн тэр штэ. Солонгос Японы хөгжил энэ засгийн газар баяжуулсан юм ерөөсөө биш шүү дээ. Хүн болгон доороо хөдөлмөрлөөл доороо ингээд бүгдээрээ зарж үрэх бүх юмудаа зараад үрээл ястаны жижигхэн цайны газарч болтгоо ажлуудаад 8 арилжаас бүх хүмүүс ирэх төрөөрөө хөдлөөл ингэж л улс орн босч ирж байгаа байхгүй. Тэрнээс засаг төр нь ингээд баяжуулчдаг тийм байхгүй. Энийг л хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүүхдүүд нь амьдралыг ойлгохгүй явсараад амиа хорлох хэмжээний төвшөнд очиж штеп. Үнэхээр харамсалтай. Тэр амиа хорлоод өгчөж байгаа тэр хүүхдүүдийг харахад тест үнэхээр харамсалтай байхгүй. Залуучуудыг тэр харахад. Зүгээр нэг одоо ингээд нэг юм хайр дурлаас болж молж амиа хорлоод байгаа байхгүй. Йоо. Гэхдээ нэг хүн хаягдаад үзтээ энэ чинь одоо Гэхдээ болохгүй л байгаа үзтээ. Гэхдээ нэгэнт явъя гэж бодчихсон шийдсэн байж байгаа хүний чи хажуудаа тогтоогод яах юм
Тэг чамаа хаяаж явчихлаа чи араас нэг амиа хорж морлоод хайраа аим байдаг байгаа да. Ёо. Яста хүн тоохгүй бол ганцаараа ч болтгоо энэ хорвогч нь туулдаг юм байгаа үсттэй. Эргэж хартлана. Эргэж хартлана өстэй чи хэнийг хайсан бэ гэдгийг тархинд нь зүрхэнд нь шингэтэл харамстал. Өстэй нүдрүүг хорууга шаатал гэдэг шиг. Би яста нэг бүгд амьдралын туршид хаягдчих явсан. Бараг эцэг ихтэй ч хаягдал. Элдв хүүгнүүд бол яста зөндөө хаягдсан. Одоо ч хүртэл одоо энэ хүүгнүүд намайг хаяхгүй штэ. Зүгээр орхгүй штэ. Нэг хөгшин пицта, нэг хөгшин гүлийсэн өвгөн төцөгч нь гэж баян намайг доромжлдог, баян гутаадаг. Энэ муу харлалар. Одоо бүр дөжирчглөө штэ. Одоо би бүр дөжирчглөө. Энэ гайтай хар гаж донтой хөгшин мөө өвгөн мөг. Одоо бүр миний хөгшөргөө төрөлд тавьчихгүй штэ. Хайчиж болно штэ эн чинь. Хамтарч амьдраагүй, халуун цагаа уугаагүй, хамаагүй. Шаад надад хамаагүй хүмүүс хүртэл над руу одоо үсчихсээр л байна штэ. Ганц нэг хүүхэн хаях маях үстэй гайл штэ. Тэгэж нэг хайр дуурлал муурлал тэгэл тэрнийхээ араас амиа хорлож морлоо. Ёо. Ястан газрын гайнууд эртгэн талд орсон амар сайн л үсттэй. Амьдрал болохгүй юмд эртгэн шиг заагаа тавиад өгцөн харин сайн бидтэй. Бүр энэ чинь бүр харин удаан зуралдаж энэ амьдралыг унгааж сүрүүлж ийж зайлахгүйгээр эртгэн шиг өөрөө зайлаад өгсөн харин сайн бидтэй. Би юу одоо бүр тэгж боддог шүү дээ. Нэг л амьдрал болохгүй тийм ус зүгээр эртгэн шиг өөрөөсөө зайлаад өгсөн. Бүр сүлдний хөөж дуул хэрүүл урууд хийхгүйгээр мөрөөрөө зайлцсан харин сайн шүү дээ. Бүр тэгж боддог шүү дээ. Найз нөхчөд зөндөө урвсан. Найз чадахгүй, хүний итгэл даахгүй. Тэгээ яг би ашиггүй байхгүй юу? Надаас ашиглах гад надаас ашигтай юм олдохгүй л тань яваад өгч идэг. Зайлт гэсэн бас. Тэрний араас нь гойшгноо нэг тэгэл нэг ойлон дуграал. Гонёр үнэхээр ингээд ахлаа бүр ингээд ян занзын ингээд хүмүүс хаягдаад гологдоод доромжлуулаад гутаалгаал хуурдаж хөлгтүүлээд ингэж явсаар хүний сэтгэлчээс чулуу болж байгаа юм чинь. Өөртөө чулуу болж байгаа байхгүй. Энэ чинь сэтгэлийн хат гэдэг юм байли. Сэтгэл станаг ус шиг байгаад нэг станаг уянгийн кинон дээр үл нулимсэн тусалж дэвэл чи болоогүй байна. Өстө болоогүй. Тэгээ ховч юм уу юу чи нэг 2 3 ширүү хилэнгүүд чинь гомдоо цөхрөөл хашчаад гуухчаал ста амьдралаар мань тоглолцглоо моголчтой өдрөл донгосоод явж чи нэрээсээ үндэ болоогүй. Үндэ болоогүй. Тэгээ энэ доромжлол хараалаас ер нь хүн зүхтаар холдно гэж яста байхгүй юм бэл. Үнэндээ л байхгүй юм бэл. Үхэн ухтлаа доромжлууд нь хүү ер нь үгсний дараа л яста нэг үндийгөөд нэг үзэгддэггүй үг хэлэхгүй болцоо хойно хүмүүс орхидг юм бэлээ. Юу н олон юм дээр харагдаж шít. Үгсүүний араас л хүмүүс юм ярихаа болдго юм бэлээ. Яагаад өөрт нь харагдахаа болждаг. Өөрт нь үзэгдэхээ болчихсны дараа өөрт нь гай болохгүй гавьяа нь харагдахгүй болсны дараа хүмүүсний чимээгүй амиа амгдаг. Тэгээд дараагийн ахаад өөр хүний дарамжлаад ингэ явж идэг. Энэ новшин амьдрал дотор новшин усуудад бид нартэй бүр үхэн үхтэл цуг байна. Дахин энэ новшин амьдрал энэ новшин олон хүмүүс бол биднээс юм үхэн үхтэл цуг байна. Араас нь шинэ новшнууд гарч ирээ гэх. Энэ үргэлж ирсэн энэ гинжин хэлхээ хүний адгууд бол хизээс тасрахгүй. Тийм учраас эднэр дээр ингээд нэг акцент өгөөл нэг эдэрт нэг хомдож момчид илүүдээ гарсан сэтгэл мэтгэл байхгүй. Яшиг дээ гал үзэх. Амьдрч гэсэн тийм шүү дээ. Чамтай л амьдрий гэж шийдээл, чамтай л хамт чамааг ойлгоод, чамтай л хамт зүтгэл. Ястаа нэг бүх юма
ядуу хоосноос тэр баян таргнаас тэр бүх юмаа хамтдаа хувааж байгаа тэр хүнтэйгээд амьдр. Дээрээс нь голсон, шилсэн, гоншгонсон. Тэгээд нэг өнгө үзэм царай цус ярьсан. Нэг амьдрал нэмэргүй. Тийм ус зүгээр эртгэн зайсан тэр. Эренч вэ, эмэнч вэ? Дахин хэлээ нэг амьдрал нэмэргүй. Гоншгонсон, голоо зогсон навчнууд зүгээр эртгэн зайсан тэр. Тэгээд тийм юмны араас нэг хүн алдсан. Хөл гараа алдчихвал бас нэг өөртөө эн чинь бас нэг хөдөлмөрийн чадвар алдагдсан шүү дээ. Хөл гараа алдчих. Гэхдээ хүн яваад үсттэй. Хүмүүс байж л байгаа шүү дээ. Эргэн тойрон хүмүүс байдаг л байхгүй юу? Чи хүний орвоо шүү дээ. Нэг нь явахад нөгөөдг нь ирдгэл юм. Нэг хүүхнээс алж ч юм уу нэг залууд хаягдчихлаарэ зүгээр нэг хорвоод байхгүй нэг хосгүй юм алдсан юм шиг үхсэн бас нэг хоолны хэрүүл хийсэн нэг хар гай яваад үз. Би хот дэвж боддог үсэн. Ийм хин юм дээр твчиж чадахгүй ингээд хүний гол шилж байгаа бол амьдралын тэр олон жилүүдэд амьдралын тэр даваагүй энэ тэр яах юм? Эртгэн зайлжсэн дээр шүү дээ. Зүгээр жирийн байж хат нь зөв зүгээр байж хат нь хүнийг хаяа явчихж байгаа хүн дээр нөхдүүдээ зовдон зүдгүүр нь ирээгүй байхад өвдөж хавдаж хүний асаргаа халамж шаардаагүй байхад зөв зүгээр байж байгаад хүний гол шилээ хаяа явж байгаа хүн. Гэхдээ тэр амьдралын тэр олон жилд яат байх юм чинь хажууд. Тэгсэнд ороод одоос та амьдраагүй эхлээгүй байж та хаягдчихв харин харсны. Харин ч хадсны. Явсан жигтэнд явуул. Гоншгоноод үүд хаагаад чадахгүй хэрүүд нэхэ гоншноод явуулж бөксрүүн шүтээд явуул. Тэр чигтээ зайлаарай гэдэг. Тэр чигтэн зайлуулж ирсэн л дээр зүгээр. Би бол тэгж л ирсэн. Бас. Үншиг байж чадахгүй юмудаар ер нь юу гайд. Энэ амьдралын урт хугацаанд юу хийсийг үзэх. Ядуу амьдрал. Энэ ардаас нүүр ам элдв тодоо юм голоод явж байгаа усуд би хэлдэг. Тэр тансаг сайхан тэр нүд хөмсөг тэр бүх сагс руугаа чи зүгээр өөрөө яв. Яшиг над тэр чин байхчгүй. Хөгийн юм харж явж байгаа бол отхон ах хаан байнгүй би хаан байна уу? Машин дотор л байгаа үстэй. Тиймд байна дөө. Иймэрхүү одоо нэг ийм сэтгэлийн хат нэг ийм ямар ч юм дээр нэг юм хөнгөн суудаг. Зовлон дээрч тэр дарамжлал дээрч тэр энэ үгүй хоосон дээрч тэр хөнгөн суугаад хөнгөн шийдээд ингээ явцдаг ийм ухааныг л хүүхдүүддээ суулгах хэрэгтэй байна. Ямар ч юм хүн дээр хүлээж авдаггүй. Ямар ч юмыг өнөөдөр чи мөнгөгүй болсон ч маргааш мөнгөтэй болно доо гэдэг ийм сэтгэлийн орон зайтай. Дархлаатай. Ардталтай ийм нөөцтэй сэтгэлийн нөөцтэй ийм л болгомоор байна. Хитвч хоосон бол юу ч биш ээ. Мөнгө яад ий ордог юм гардаг ли. Мөнгөтэй байх үе байхгүй би. Хүн ч гэсэн ирж ил байдгийг явж ил байдгийг. Мөнгө юм гэж хаанч байхгүй. Хүн ер нь мөнгөний хайртай байж чаддаггүй, эргэлздэг, тэнэгэлздэг, голдог, шилдэг. Хүний сэтгэл бол яг нэг өдөр болгон өөрчлөгдөж идэг. Тийм л зөв шүү дээ. Өдөр болгон өөрчлөгдөж идэг. Хүний сэтгэл чи өөрөө тийм шүү дээ. Тэгээс дандаа хайртай хайраа гэж ноцтой урсгаад байна гэж бодож байна. Тийм байхгүй шүү дээ. Бүх юмыг сайхан ингээ хөнгө аваад хөнгө үлээгээд ингээ сурч.
Тэгэд хэрэгтэй юм байлаа дээ. Дими юм санаа зовхоо болждаг. Манайханд одоо заримд нь хэлмээр үсттэй. Бүгдэнд нь биш л дээ, заримд нь хэлчихмээр санагддаг. Гэхдээ ч өөрөө чи амьдрал болохгүй байж байгаа чи одоо энэ хүний амьдрал, энэ уус төр эднийг хаяж сурах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ уус төр нь болохгүй байх уу? Энэ хүний амьдрал энэ тэнд танихгүй улсуудын амьдрал асуудал болохгүй байх уу? Бүтэхгүй байх уу? Хүн тэр бузар муухай амьдрал тэр чад. Чиний өөрөө амьдрал чинь болохгүй байгаад бас нэг хүний төлөө санаа зовж стресстэй бухимдаж тэрний өөдөөс хэрэлдэж уралдаж хашиж гоохчиж ингэж явдаг хэлээд байгаа даа. Манай монголчуудын их юм байхгүй юу? Өөрийнх нь амьдрал бүрт яагаад ч хуваахч нь юм руу өссөн байрсан гайд. Хүний сасан дийсэн уусан идсэн янз янзын юмтай уралдаж өглөө бас зөв мөрөөр ажиллаа хий. Одоо би бол тийм бодолтой шүү дээ. Өнөөдөр над дээр ороод ирэх тэр усуудаад нэг засаж янзлахаа л бодъё. Яши төг тэр завтай зайтай хэрэлдэг хоббитэй тэр усууд нь тэр юм хийдэг юм багц. Гэхдээ энэ уусны хулгай зэлгийтэйгээ хөөцөлтөнд байгаад цагдаа сэргийлэх шүүх прокурорч бүр 80 амттай альтаа тэмцэх газар интергээд аудит гэх юм төмөн амттай дээрээс нь баахан ховсголчтой баахан сөрөг намтай төмөрөө ингээд зэрэг яаж ах чинь бүр жирийн хүмүүс нь хүртэл тэр лүү ингээд авахтаад орчсон ингээд зүгээр нэг лайв хийж чадахгүй тэр лайв дандаа нэг уус төр хэрүүл уруул хулгай зэлгий уусан идсэн энэ зүрх чи яат хэсхий амьдралаа яа гэж ах чинь бас нэг өөр шал дэмий асуудалтай хөөцөж яад бид нар яаж стрессгүй тайван амгалан байх юм. Ятаа өөрийнхөө жижиг асуудлын ардталтаа тэрэндээ зовоод тэгээд нэг оройн гэртээ харахлаараа бас нэг тайван хөвчөм байх шүү. Зүгээр нэг сайхан тайван. Юу ч бодохгүй. Боддог юм байгаа гэж одоо хаяад. Би одоо зарим нь одоо тэгж бодоосаа гэж. Би таамсыг хайрласан та тэгж байгаа ш. Та охиныг хайрласан та. Нэ та нар одоо нэг гар утасныхаа ардлаас 1000 хашчаад нэг их оронч болчихгүй шүү. Чи их оронч байя гэж бодож чи өөрийнхөө хүүхдүүдийг зөв өсгөчих, өөрийнхөө амьдралыг босгочих. Тэгэд болоо. Энэ чинь чиний хамгийн том их оронч үйлдэл. Чи энэ одоо энэ дараагийн Монголын ирээдүйд байж байгаа хүүхдүүдийг зөв өсгөх. Хадуучтай төвчээртэй ажил шиг хичээнгүй, уус их орноо голдохгүй. Ядуу байсан ч гэсэн энэ их орондоо сайхан амьдрын шүү. Босгох шүү гэдэг ийм сэтгэлтэй болгочих. Их орноо хаяаж явъя тгий ингээ өөр хаанч байсан хамаагүй. Ари хаалга онгохой явуулсан юм уу? Артын гэрэл асаалттай сайн харлаа шүү дээ. Тийм шүү дээ. Ари хаалга онгохой явуулсан. Тэгээд бодчмаар байгаа. Эцэс тэр зүг юм. Манайхаа одоо би энэ юуны чөтөл шин даргууны энд төгжирсэн явж шүү. Манай үдэн дээр ирсэн усууд намайг ойлгоорой. Энд дээр төгжрөө яваад байдаг. Өөрийнхөө өр хүүхдүүдийг сайн хүн болго. Сайн хүн гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр яг миний түрүүний өнөөдрийн лайв дээр ярьсан хин нэгэн үнийг буруутгаж гоншгондгоо. Өөрийнхөө амьдралыг хараасал яста шүдээ зууж шүлсээ зайлгаж зүтгэдэг. Аав ээжээс тэр ах дүү нэрээс тэр хань ижлэж гисэн буруутдаггүй. Энэ миний амьдрал шүү дээ гэж. Би л хөдлөн шүү дээ. Миний амьдралын өмнөөс хэн ч хөдлөхгүй. Би л хөдлөн. Тэгээд ботчих. Тийм л хүүхдүүдийг хүн болгоод хүмүүжүүч. Энэ чинь хамгийн том их орон сэтгэлгээ шүү. Энэ хасар том их орон сэтгэл байхгүй. Манайх ч одоо тэгээд нэг хулгайчийг л олон удаа яриад
Орилоод байх нь их орон сэтгэлгээ гэж ойлгоод гүү шүү дээ. Иргэний хуваар энэ ганц нэг үг хэлвэл хилтгэл юм байгаа биз. Хамгийн том их орон сэтгэлгээ бол чи өөрийнхөө амьдралыг босго. Зүтгэж яагаад. Улсад найдад хэрэггүй чи хувийн хөвшил. Хувийн юм бол босгож ав. Хувийн хөвшил, хувийн бизнес одоо өөр юу гэдгийг тим юм руу ханцуу шамлаж орцгоо. Тэгсэн хүн л өдөлдөг. Тэрнэсэстэн яс хорцснохоо дандаа эзнээ сар ажиллаж идэг, эзнээ харааж идэг тийм л байдаг. Мууч сайн ч гэсэн өөрийн хувийн юмаа хийгээл, жижигэн ч гэсэн түрээслээ чамаагүй. Би одоо 8 жил түрээссэн шүү дээ. Яста мууч сайн ч гэж явсаар галзтай 8 жилд түрээс түлэж хүний жижигхэн өрөөнд сарын 350-аар түрээс хийж зүтгэж явсаар байгаа л тэгэл өөрийн гэсэн ажлын байртай болсон. Өөрийн гэсэн амьдралтай болсон. Тэр 8 жилийн хугацаанд би цаанаа ингээл бас нэг багаар ингээд мөнгө хураагаал юмдаа бэлдээл. За ямар ч байсан амьдрахаасаа илүүтэйгээр эхлээд нэг ажлын байртай л болохгүй юм байна да гэж зүтгэсээр байгаа л тэгэл үдээ зэрэгтэй явж шít. Эсвэл дунд сургууль багшийг үл хийх л байсан. Би амрыг бодсон ба зүгээр дунд сургууль багшигээ цалингаа хараагаад босдог хөдөлгөё гэж явах байсан. Би тэгээгүй. Эсвэл улсаас юу ч гортохгүй шүү гээл. Олон бизнесээ босгосон залуучуудтай ингээд яриа байж ах чинь бүгдээрээ л түрээсээр, өр зээлээр тэгээ сар болгоны өр мөр тэгэл бүх юм түрээс болчихсон, бүх юм нь өр болчихсон. Тэгж ижил босч ирсэн байдаг шүү дээ. Байр орон сууцсан ч хүртэл өртөө, машин тэргэн өртөө, бизнес нь ч өртөө, бүр дамжсан өртөө. Тэгэл тэрнийхээ араас зүтгэж явсаар байгаа л тэгэл ястай эцэс бүх юмтай болоод борч ирсэн л байдаг юм да. Хэний ч өмнөөс гоншхнож, хэнийг ч буруутгаж лалрын хогийн зан гаргаагүй. Маш олон мундаг залуучууд байна шүү дээ. Бахархмаар. Тэгээд энэ сайн хайж байгаа новчноо зөндөө байна да. Ажил хийж чадахгүй байж. Ажилдаа хүн болгоно руу өсөж идэг, амжилттай явж байгаа хүн болгоныг дарамжилж идэг. Өдрийг хийдэг ажил нь хин нэг үнийг дарамжилж гутааж идэг. Тэгээд нэг царай алдаал, мөнгө зээлтгэл, энэ тентхийн хүмүүс рүү уцтаад, өгөөгүй үнд нэг сонзон санаал. Өөрт нь өгж явах хэвээр юмшиг, өөрийн тийжээж явах хэвээр юмшиг хүн болгоноор хандаал, өөрөө юу ч өгдөггүй, ямар ч нэмэргүй. Эцэг ихтэй байтугай энэ амьдралаа юунд ч нэмэр байхгүй. Тэгээ нэг аргаа барсан арчаагүй амьдрал дотор арх уугаал. Архаар гүнгээ тайлаад ингээд явж байгаа маш олон улсууд байгаа шүү дээ. Энэ улсууд байж л байна. Энэ улсууд байдгаараа байж л байна. Би ч гэсэн тэр замаар явж л байсан. Эцээс ухаар төвчээр хатуужид идэр маань намайг энэ лалрын хогийн амьдрал дотроос гаргаж ирсэн. Би яста хэдэн жилээр уусан ч гэсэн миний амьдрал бол улмд доош явна би хурдан үхэл юм байна. Хурдан үхэл юм байна. Намайг үхсэний ард миний бараг оршуулган дээр минь хэн ч ирэхгүй юм бэ. Хамгийн гол нь тэр байхгүй. Чи үхсний дараа оршуулган дээр чи хэдэн хүн ирэх мэрэгч чинь чамд ирсэн хамаагүй шүү дээ. Ямар ч хамаагүй зүйл байхгүй. Миний үхэл бол хинт ч үн цэнтэй биш юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Би үхэл би л хохирно. Би үхчлээ гэхэд амьдрал маргааш нь бодгороо бодно, асуудал бэрхшээл байдгаараа байна, хүмүүс төгжирдгээрээ хэрүүлээ хийдгээрээ хэнийг дөрмжлөгөөрөө ингээл чи л байхгүй болчихно. Хин ч чамайг анзаарахгүй. Юу н амьдрал тийм л байдаг юм байна. Тийм учраас ийм үн цэнгүй энэ амьдралаа өөрөө л босгож ирээ. Хин ч үн цэнгүй, хин ч сонирхолгүй энэ өөрийнхөө энэ амьдрал хоёрыг өөрөө л босгоё. Энийг л сайн ойлгосон байхгүй.
Намайг өглөөгээд аавч хоёр маань ч гэсэн араас нэг айхтар гашуудахгүй нэг хүүхэд маань өгчлээ л гинэ. 7 хоногийн дараа тэгээд хэдэр нөгөөд тэтгэврээ нөгөө нэг даралтныхаа ямиг аваад явна. Намайг өгчлээгээд одоо юу гэдэг энэ уус орон даяар гашуудаад тэг зогсоод хийгээд ингэн гэж хошног байлгүй. Намайг өгчлээ гэхэд хажуудын айлын хүмүүс маань анзаарахгүй. Хинч тоохгүй. Тэгэхээр би хинд гайхуулах гэж хэнийг харамсуулах гэж өөрийнхөө амийг үрлэх. Өөрөө өгөхөд талд орох юм. Яста бурхан байдаг бол бурхан өгсөн энэ нэг цаг хугацааг өөрийнхөө төлөө сүхүрж унаад яста жам ясараа ч юм уу. Яста цаг хугацаанд ч юм уу бүх юм дуустал тултал явна да гэж. Дуустал тултал нь явна. Чи өөрөө хинч биш хинт ч сонирхолгүй гэдгийг ойлгосны цагт өөрөө төлөө ажиллаад л. Нэг хүнийг л айлах гал нэг хүний гомдоох гол тэд нар чиний өмнөөс бүндэлцөөл бити үхээч одоо нэг тийм хайр дурлал дээр үлдэх юм байна шүү дээ. Надтай суухгүй амиа ордон борно. Үхчихлээ нэгцтэй. Юу үчүүх амтай юм бол тийм амархан амтай юм бол ийм амттай амьдраач яах юм. Зүгээр нэг хайр яриад үхчихийдэг. Чи надтай амьдрахгүй би үхлээ амиа эхлээд эхлэе. Үхэл визтэй. Амиа аваад явж чадахгүй амьсгатаа цаашаа амьдарч яах юм. Өөрийнхөө амийг хүний амийг байтгаа өөрийнхөө амийг аваад явж чадахгүй өөрийнхөө амийг үнгүүлж алдан тална гэж сууж байгаа хүнийг үхэл визтэй. Би тийм үхээч. За би чамтай сууя л да гэх юм уу. Үхлээрээ айлгаж идэг нэг баг юм байна шүү дээ. Төвгөөч. Дугуй нагарсан шагална. Одоо тийм залуучтай шүү дээ. Яста ингээд салын эхлэр өстөр нэр үхэн гэж айлгаад байх юм аа. Үхэл үсттэй өөрийнхөө насыг харилцахгүй байгаа хүнийг яалаа гэж харилж идэг. Чи өөрийнхөө амийг хайрлаж, өөрийнхөө амьдралыг хайрлаж амьд байхын төлөө гүнжтэй хавдартай шарахтай энэ өстө нуруу нугсан гимтцэн тэрэгцрээс босч чадахгүй байхгүй өстө түмэн амтан байж дээ. Сохор дүүлийн одоо энэ төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бүлтэй хараагүй бүр Альцгеймертэй бүр одоо энэ оюун ухааны хомсдолтой байж байгаад үрдэл амьдрахын төлөө явж штэ. Хүмүүсийн амьдралыг ямар ихээр хайрлж гин үү? Тэгж байгаа зүгээр нэг хайр дурлал яриад амиа хордломор зайлгад ийсэн. Янтхант юм бол уталт орно биз. Өөр нь өөрийнхөө амь насны үнцнийг амьдралын үнцнийг маш сайн ойлгодог, тэрийг хүндэлдэг, хайрладаг тийм хүн л хүн байдаг шүү. Хүний өөрийнхөө амь насыг хайрлан, хүний амь насны үнцнийг ойлгодог. Хүний ч гэсэн алчих гал, хядчих гал, бэртээч гээд гимтээч гээд зодод нүдэл хотго шүүрэл байж байгаа. Хүний хүртэл алхаас буцахгүй байж байгаа тэр усуд бол маш аюултай усуд байгаа байхгүй. Хүний амьдралыг амь насыг юм чинээ бодохгүй гэдэг бол ямар аимшигтай байна вэ? Хүний өвчин зовлон тоодоггүй, өөрийн гарт нэг өргөс орчих дээр үхэх гэж байгаа юм шиг байдаг мөртлөө хүний тэр өвчин зовлон тоохгүй, юун сүртэй, юун тийм янгууч мангууч элдв долоогоор дуудаад ингэ байж байгаа усуд бол маш аимшигтай хүйтэн сэтгэлтэй усуд байна шүү дээ. Тийм гар алдруудтай бол юу ярих вэ? Тэмэлэндөө юу ярьч. Яа манайхаа одоо тэгээд олон жилээр миний энэ гаж хачин бодол сэтгэхүйг бас зарим нь ойлгодог болж байгаа хөө. Би энэ хорвоогийн олон хууль дүрм шиг ингээд мөрдөд ирсэн олон ойлголтуудын эсрэг байдаг ш. Ямар сайнда аав ээжтэй хайрлуулахгүй байна гэдэг бол асар том гавьяа шүү гэж ярьж авах хэрэгтэй.
аав ээждээ хайрлуулахгүй хатуу ширүү үссэн тийм хүүхдүүд эдгээр бол амар сайн сэтгэлийн хад төвчээр сууж идэг. Хинч найдахаа барьдаг. Хитрхийг хайранд өмж исэн улсууд бол тэгэл захын салхинд сөхрөн штэ. За эндээс нэг ихнэр маань нэг хэм загсан шүү дээ. Каргоноос юм авчаад очноо. Тэгэхгүй бол орой нөгөө тарахад хагасаа өдөр учраас карго ирт хаана. Одоо нэг олон өдөрч биш дээ. Бүр олон сараар зогссон эхнэрийнхээ бизнесийг жоохон дэмжиж. Өөр юм одоо хүүхдээ хараад гэрээсээ гарч чадахгүй. Одоо би нөгөө карго очиж авдаг ажилтай. Эхнэрийг ажилтай байлгана. Хүүхдээ харахаас гадна өөр юм ажилтай. Бас нэг өөрөө сонирхолтой байж. Тэрийг бас нэг чадлаараа бас нэг жоохон дэмжиж барьж. Мөнгө цаас өгч сүйд майд болдгоо маа гэж ядтаа каргог нь авчирч өгч мөгж. Тэгж явнаа гэж. Хуучин химнэл рүүгээ орноо гэж. Америкаас бас нэг 2 цүнх ирсэн сурагтай байна. Тэрийг аваад ажил руу очино доо. За манайхан тэгээд миний ярианаас авахын аваад хаяхын хаяад энэ амьдрал хайраас илүү дэвчээр хэрэгтэй юм байлаа шүү гэдгийг л манайхаас ойлгоо. Хайраас илүүтэйгээр дэвчээр хэрэгтэй юм шүү. Энэ тэмдгүү ингээд нэг шүлсээ урсгасан новши харигчид. Эдгээр бас үнэхээр төвчээргүй л байна. Одоо ингээд энэ нэгдүгээр хороол дэрэнгүүд одоо ингээд амар харигч. Одоо эдгээс харуулаач.